Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. За хичээлдээ бэлэн үү? Бэлэн. За өнөөдөр та бүхэнд UPR буюу хүний эрхийн төлөв байдлын ээжид дүгнэлт хэлцүүлэг нүүбийн нэг үйл ажиллагааны нэгийг танилцуулах нь байна. Багшаа UPR гэсэн үү? UPR гэдэг чинь юу вэ? UPR гэдэг чинь айгүй том хурлыг хэлдэг шүү дээ. Анирын хэлж байгаа зөв том хурал гэж ойлгож олно. Тэгэхээр нүүбийн гишүүн улс орнууд нь хүн ардынхаа хүний эрхийн байдлыг хэрхэн сайжруулж байгаа талаар бие биедээ танилцуулж дүгнэлт зөвлөмж авдаг энэ том механизмыг хэлж байгаа UPR гэдэг нь. За өмнөх хичээлдэр бид нэр үзэж байсан те нэгдсэн үндэсний байгууллагын гэрээ конвенцууд байдаг. Тэр гэрээ конвенцийн хэрэгжилтийг хяндаг хороо байдаг аа гэд. Тэгээ яг яаж хяндаг гэж ярьлаа бид нар. Багшаа нүүбийн үндсэн хурлаар хэлцэж зөвлөгөө өгдөг лөө. Зөв, ерөнхийдөө зөв. За UPR нь мөн адил нэгдсэн үндэсний байгууллагын нэг том системт үйл ажиллагаа учраас хүний эрх ер нь хэрхэн хэрэгжиж байгаа дээр хяналт үнэлгээ хийгддэг нэг механизм гэж ойлгож байна. Гэхдээ хамгийн сүүлд үүссэн бүх улс орнуудыгаа хамарч чаддаг зөвхөн тухайн гэрээ конвенцэд заасан асуудлаар бас хүний эрхийн асуудлаар өргөн хүрээнд авч хэлцдгээр маш онцлог. За энэ механизмын гол үзэл санаа нь юу вэ гэхээр зэрэг нүүбийн гишүүн улс орнууд хүний эрхийг хангах хамгаалах хүндэтгэх үүргээ бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлж байгаа дээр хяналт үнэлгээ хийдэг. Хуралдаанаар хэлэлцээд шийдвэр нь зөвлөмж хэлбэрээр гардаг. Улс орнууд бие биедээ хүний эрхийг хангаж сайжруулахад ийм үйл ажиллагаа хийвэл зүгээр байна гэсэн зөвлөмж өгдөг. Энтэй ижилхэн өргөн хүрээнд хүний эрхийн асуудлыг авч хэлцдэг систем одоогор бол гарааг байгаа. Гишүүн 192 улсынхаа улс нэг бүрийн хүний эрхийн асуудлыг хэлцэхдээ 4 жилд хэлэлцээ дуустдаг байна. Тэгэхээр энэ 4 жилийн хугацааг бол UPR-ын нэг мөчлөг, нэг цикл гэж үздэг. UPR-ийн үйл ажиллагааг хаанаас хинэж зохион байгуулдаг вэ? Нүүбийн ерөнхий ассамблей юу? Зөв, сайн асуулт байна. Тэгэхээр нүүбийн үйл ажиллагааных нэг чиглэл учраас UPR-ын үйл ажиллагааг бол нүүбийн хүний эрхийн зөвлөл авч явдаг. Энэ хүний эрхийн зөвлөл хэн байдаг вэ гэхээр зэрэг 47 орноос бүрдсэн ийм гишүүдтэй энэ хүний эрхийн зөвлөл нь тэр 47 орноос тодорхой хугацаанд солигдчихэдэг. За эдгээр нь бол хүний эрхийн зөвлөлийн үндсэн хуралдаануудад тухайн улс орны ирсэн мэдээллүүдийг нэтгэж оруулах, үндсэн хилцүүлэх юм үүргийг хүлээн. Ирсэн материалыг нь одоо төрийн байгууллагаас, төрөмс байгууллагаас ирсэн материалуудыг нийтдээ 10 хуудас болгоод танилцуулдаг ийм журамтай ах нэ. Тухайн улс орны хүний эрхийн төлөв байдлыг дүгнэхдээ зөвхөн төр засгийн хэлгээсэн мэдээлэл биш, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл дээр үндэслэхээр онцлог. Төрийн байгууллага, төрөмс байгууллага хоёрын мэдээллийг хоёуланг нь аваад харьцуулаад дүн шинжилгээ гаргадаг байна. Үүний дараа бол зөвлөмжөө гаргана. Тэгэхээр та нар юу гэж бодож байна? Нэг талаас төрийн байгууллагын мэдээлэл ирэх нь хүний эрхийг ингэж хангаж байгаа ийм хөтөлбөр хууль баталсан ч гэдэм үү те. Нөгөө талаас иргэний нийгмийн байгууллага бодит амьдрал дээр миний эрх ингэж зөрчигдөд байна гэсэн мэдээлэл өгнө. Тэгэхээр эндээс юу гэж та хэд үзэж байна? Зөрүүтэй юу? Энийг асуудлыг харьцуулж харах нь ямар ач холбогдолтой вэ? Тэгвэл энэ төр засгийн нэгсэндээ ховж байгаа гэсэн үг үү? Хүний эрхийг хамгаалж байгаа гэдэл нөгөөдөл нь хамгаалахгүй байгаа гэдэл өөр мэдээлэл очих байх та. Та нарын хэлж байгаа бүгдээрээ зөв, сайн асуулт байна. Яг та нарын хэлж байгаа шиг нэгсэндээ ховлж ийн гэж бас ойлгож байна. Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ төр засгийн аль болох биелүүлж байгаа талаар бол мэдээж хэрэгэлдэг нь. Харин иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл нь бодит байдал дээр ямар байгааг баримт мэдээлэл кейс дээр тулгуурлаж мэдээлдэг. За Монголын төрөмс байгууллагууд бол энэ тал дээр олон улсад сайн жишгийн тоонд ордог. Яагаад тэгэхээр хөдөө орон нутаг, хот суурин газарт хүний эрхийн ямар зөрчлүүд байна гэдгийг баримт мэдээлэл нотлохоогоор суйрлаж ил гаргаад дахиад олон нийтээр хилцүүлээд за дээрэс нь төрийн байгууллагуудаа зөвшөөрөлцдөг. За энэ хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд дундаа нийлээд хүний эрхийн форум гэж энэ нэгдсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгэхээр улс орнууд хүний эрхээ яаж хамгаалж байгаа талаар нүүбд шалгат өгдөг юм уу? Яаж шалгах вэ? За тийм. Тэгэхээр хүний эрхийг яаж хамгаалж байгаагаа шалгуулж ийн гэж ойлгож байна. Яагаад гэвэл хүний эрхийг хангах үүрэг нь хэн блэ? Төр, тийм ээ? Төр. Тэгэхээр төрийн тэр хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийг хангах энэ үүрэгтэй яаж ажиллаж байгаа дэлхийн нийт улс орнуудын өмнө шалгуулж байгаа. Яаж шалгах вэ? Шалгуур үзүүлэлт нь юу вэ гэх юм бол нэгдүгээр нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан дүрм гэрээ конвенц нэгдэд орсон бол тэрүүгээр хүлээсэн үүрэг амлалтуудаа хэрхэн биелүүлж байгаа вэ? Бусад олон улсын өмнө өгсөн үүрэг амлалтандаа хэрхэн биелүүлж ийн гэдэг дээр нь харьцуулж тухайн улсын орны хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хилцдэг байна. Нүүбийн гэрээ конвенцүүдийн хэрэгжилтийг хяндаг хорооттой гэж түрүү хэлжсэн тийм. Гэхдээ UPR-ийн хүний эрхийн зөвлөл бол
тэр гэрээний хороодоос юугаараа ялгаатай вэ гэхээр нэг хит хитэн онцлог байгаа даа. Гэрээ конвенцуудын хороо нь зөвхөн тэр гэрээ конвенц тусгасан асуудлаар илтгэл хүлээж авдаг бол UPR бол хүний эрхийн асуудлаар өргөн хүрээнд асуудал хөндөж болдгоор нэг онцлог байх нь байна. Бусад гэрээний хороод бол тухайн гэрээ конвенцийг хэрхэн биелүүлж байгаа эхлээд төрийн илтгэл тайлан авдаг. Тэгээд дараад нь төрөмс байгууллагын сүүдэр илтгэл гэж авдаг. Гэтэл UPR бол эхлээд иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийг авдаг байх нь. Хүний эрхийн талаар иргэн танд ямар асуудал байгаа гэдэг утгаар нь төрөмс байгууллагуудын мэдээллийг эхэлж авдаг. Дараад нь төрийн байгууллагын мэдээллийг авдаг. За бусад гэрээний хороод нь эхлээд засгийн газрын мэдээллийг төрийн мэдээллийг авсан учраас тэр мэдээллээр үндэслэдэг бол UPR яадаг байх нь. Иргэд иргэний нийгмийн байгууллагын мэдээллээр үндэслэдэг байх нь тийм учраас хүний эрхийн асуудлаар дэлхийн нийтийн нэг энэ дэр болж чаддаг UPR нөр. Одоо жишээлбэл энэ анги тахим UPR-ыг хилцүүлэг болж байгааг бол та нар бүгдээрээ нэг улсыг төлөөлсөн байх нь шүү дээ. Тэгээ олон улсын тавцанд энэ яригдж байгаа байхгүй. Монголын хүний эрх бол ийм байна. Монголын ядуучууд эрх ийм байна ч гэдэг юм те. Өлсгөлэн засааг байна, ядуул засааг байна, боловсролын систем буруу байна ч гэдэг юм. Ийм юм бол улс орны ингээд тавцан дээр яригдж байгаа учраас энэ бол маш том ач холбогдолтой. Тийм учраас иргэний нийгмийн байгууллагч гэсэн энэ дээр идэвхтэй оролцдог байна. Багшаа тэгээд манай улсаас илтгэл хүргэсэн үү? Иргэд бол иргэний нийгмийн байгууллагууд илтгэл явуулж болдог бол оюутнуудаас илтгэл явуулж болох уу? Зөв. Ер нь бол болно. Тэгэхдээ нэгэнт бид нар бүхэл бүтэн нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн дээвэр байгууллагад илтгэл илгээж байгаа учраас тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар дангаар буюу хит хитэн байгууллагууд хамтарч явуулж болдог. Гэхдээ тэр байгууллага нь тухайн асуудлаар мэрэгжсэн байх хэрэгтэй. Тухайн асуудал өөрөө бодит мэдээлэл, кейс, судалгаа, нотлогоон дээр суйрлагдсан байх ёстой. За бичиглэлийн хувьд бол 5600-ээс хэтрүүлэхгүй нүүбийн 7 хэл дээр илгээж болно. За дээрэс нь параграф гэж нэг догол нэг утгаснаа хэлдэг те. Тэднэрийгээ дугаарлсан байх ёстой. Их сурвалж, ишлэл зэргийг бол хойдолд нь хавсалт маягаар өмнө нь бол хуудасны доор байсан бол одоо бол хуудасны ард гэх жишээтэй нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлд явуулж байгаа илтгэл бол тодорхой хэмжээний шалгууруудтай. Тэгэхээр тэр шалгуурыг хангаж чадах юм бол оюутнууд та бүхэн ч гэсэн Монгол улсыг сурч боловсрох эрх бол ийм төвшөнд байна. Энэ нь хангагдахгүй байна гэсэн ийм мэдээллийг явуулчлах нэ. Зөрүүтэй асуудал гэж яг юу гэсэн үг юм бол багшаа? Тухайлбал нэг удаад нь байгаль орчны асуудлыг хүндсэн байхад төрийн байгууллагууд юу гэхээр зэрэг байгаль орчноо хамгаалсан ийм хуулиуд гаргасан, ийм хөтөлбөрүүд гаргасан, ийм механизм тач гэдэг юм те. Энэ талаараа илтгэлээхэд байгаль орчны хэрэгмэс байгууллагуудад юу гэхээр зэрэг хариуцлагагүй уул уурхай хөгжснөөрөө тухайн газар орон сүйдэж гин, малын бэлчээр сүйдэж гин, ингэснээрээ малчин тухайн орчны хүн амьтны эрүүл амьд явах эрхэм зөрчигдөж гин ч гэдэг юм. Ийм мэдээлэл. Тэгэхээр энэ хоёр бол зөрүүтэй байгаа тань те. Эцсийн зорилго нь бодит мэдээлэл дээр тулгуурлаад шударгаар хүний эрхийг газар дээр нь сайжруулах зорилгоор л ажиллаж байгаа гэсэн үг. Төрөмс байгууллагын илтгэлээс илүүтэйгээр одоо үндэсний илтгэлийг голлож аваад байвал яах вэ? Зөв. Тэгэхээр түрүүн би хэлсэндээ UPR хүний эрхийн зөвлөлийн энэ UPR хилцүүлэг механизм маань бусад гэрээний хороодоос юугаар ялгаатай вэ гэхээр зэрэг бусад гэрээний хороод бол эхлээд төрийн байгууллагын мэдээллийг аваад тэрэн дээрээ үндэслэдэг тийм ээ. UPR бол эхлээд иргэний нийгмийн байгууллагуудын мэдээллийг аваад тэрэн дээрээ үндэслэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө хоёр зөрүүтэй мэдээлэл дээрээс иргэний нийгмийн байгууллагууд дээр нь суурилж байна гэсэн. Яагаад гэвэл энэний цаад санаа нь иргэд идэх чинь хүний эрх. Тэгэхээр миний эрх зөрчигдөж байгаа гүйдлээр эхлээд надаас асууж байна гэсэн. Тэгээд дараад нь түүнийг ханх үүрэгтэй төр юу хийж байгаа талаар навдаг. Тийм учраас иргэний нийгмийн мэдээллийг бол бид нар зайлшгүй авч үздэг. Яг сайхан ярьчих тоогдох орчих. За хүүхдүүдэд хичээл засварлаа. Энэ бол UPR гэдэг бол хүний эрхийн төрөл байдлын ээлжид дүгнэлт хэлцүүлэх маш чухал механизм учраас үүнийг та бүхэн UPR дундуурлаас Mongolia CDM эсвэл Нүби хүний эрхийн эмнэлэг комиссарын вебсайтнуудаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай. За амжилт.